Дурлаж хүлсэн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж. Дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотор мэгшлээ. Дасаж инэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж. Далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид. Инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэрэ. Эргэж уулзах бүртэн багийн зангаран хөвчлөдөж. Энэ яванасаа гэртих гэрэлт турсамжаар хөглөе. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багийн андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үбилэх нэг ангийнхан мэн цацалхтаа санчихтаа ойхан багийн андууд минь Урсах цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэл минь Энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгүйлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо Мартахгүй уянг тайхан хавраа Мартахгүй айргуу тайхан Ахын 20 жил өмнө дэжсэн нэг янз бүр байна. Сэтгэл загвар өндөр байна. Бүгдээрээ яг л нөгөө хууль 20 жилийн өмнө төтгөө адилхан байна. Хэврээд цагаан байна ангийнхтай уулзсан. Сэтгэл өндөр байна. Өмүдэл гоёна. За яостара нэг хоолой сууцсан баярлалаа. Тэгээд одоо ингээд анхны усгээ заалгаад ингээд айгуу баяртай байна. Одоо дөнгөж тавилах гээд байж баярлалаа. Сэтгэлийн үг гэсэн нь үнэхээр гоё. 20 жилийн дараа яг 20 жилийн өмнө энд байсан бүх дурсамжид бүгд сэргэх юм. Үнэхээр таалагдж байна. Үнэхээр гоё. Ах нэг онгоц буудаж байгаа. Тэгээд анги гисэн явсан. Хамгийн гоё байлаа. Багадаа ч гэсэн ингэж анги гисч явсан. Сая 20 жилийн дараа ингэ явсан. Үнэхээр гоё. Бүх дурсам сэргэх юм. Багадаа би 2 удаа анги гисчихсэн. Энэ ангийн цонхоор гараад хажууд төрнүк байдгийг. Тэр төрнүкэн дээр хөвгөл дээр хичээл тасчихсан хамгийн гоё. Ер нь бол яг багын бүх зан яг тэрчгээрээ суудсан байт юм ээ. 20 жилийн дараа. Халуун сэтгэл зүрхэнд нүргэж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би таньгаа ангийнхан хамтдаа алтан хандусаж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо Дочигсэн анхны хараа нууч хорсон цагаан ширнэ мартахгүй андуутны За
ингээд өнөөдөр манай ангийн хүүхдүүдийн 20 жилийн уулзалт болж байна. Маш их баяртай байна, маш их тогтолж байна. За ангийнхантайгаа цуглаа суухад бага насны маш хөөрхөн дурсамжууд сэргэж байна л та. Тийм. Ширээний маань найз ирээгүй байгаа. Бид хоёрын дунд зөндөө олон дурсамж байдаг. Одоо бол ангийнхантайгаа тоглож наадж байсан, хүүхдээ явдлууд, уйлж хунгаж байсан маш олон дурсамжууд сэргэж байна. За энэ ангидаа ирээд ингээд суухад миний хүүхэд насны олон дурсамжууд сэргэж байгаагийн дотроос хамгийн тод үлдсэн 4-р ангид би ангийн дарга байсан. Тэгээд ангийн дарга болчоод манай ангийн хүүхдүүд бүгдээрээ нөгөө сургуулийнхаа номыг өгөөгүй бүгдээрээ тараа явцсан. Зунжанга 2 тор бариад багштайгаа хамт номоо цуглуулаад зунжанга хар хутлаа явжсэн. Тэр л амар тод үлдсэн байна да. Өнөөдөр ангийнхантайгаа уулзаад ингээд суухад хүүхдүүд маань ер нь бол царай төхөн бол хэвээрээ мөртлөө маш олон хүүхдүүдийн аав ээжнэр болсон байна. Зарим нь тэтгэвртэй гарсан байна. За зарим нь малчин хөдөө байдаг 20 жилийн дараа анх харж байгаа ч хүн байна. Ангийнхантайгаа уулзахад үнэхээр догдлол дүүрэн бага насны дурсамж сэргсэн. Тэр үедээ анхны хайрын дурсамж сэргсэн өдөр байлаа. Багш маань анхны үсгээ заалаа. Хүүхдээ явдлууд бас боллоо хөөрхөн дурсамжууд сэргэлээ. Гэхдээ маш их самдардсан байна. Яг багшийнхаа үсгийг ингээд дуурайлгаж бичгэд гар хөл бас чичиржээлээ шүү. Бас сандрал бол дэдэгтэй өгчээлээ. За нэг нь үсгээ бичиж хагаад өгүүлбэр бичүүлсэн чинь алдаад нөгөөх нь хууж ичээд гахаа авсан хүмүүс бас байна. Гахаа авсан хүүхдүүдийг анги хэсвэлсэн. Урд нь манай ангид ийм болж байгаа харин насан туршсан хойноо 40 төгчөөч харин ийм болд юм бэ бас сонирхолтой байлаа. Ангийнхан болон бага ангийн багш биднийг төгсгсөн Батчимэг багш гээд бид нар хичээл зааж ирсэн багш нартаа маш их хүндэтгэж хайрлаж явдаг шүү. Та нарын минь хүч хөдөлмөрөөр бид нар өдөө зэрэгтэй амьдарч аж ахуйгаа авч явж байгаа шүү. Үнээр маш их баяртай байна. Ангийнхандаа маш их хайртай шүү. Зүүдлэн догтлын уулзалтанд баярлалаа. Дахиад бичихгүй ангийнхаа хаалгыг зөөхөн хаалаа амдрахын насаа үлдээгээ баяртай. Энэ жилд 86 оноос 2002 он хүртэл нийтдээ 86 он 40 жил багшилж байгаа. Маш өндөр сэтгэлтэй байна. Хүндэт багшийнхаа хүндэт жилийн 20 жилийн хоол өрн залж байгаад нь баяртай байна. Энэ багш гэдэг хүн бол их эцгээс илүү эхийн хайрыг ивэсэн хамгийн дотн туслагч нь инэрэнгүй хайраар өсөг мэдэхгүй байсан чи заавал мэдүүлж үгүй чадахгүй байсан чи заавал өөрсдөө болгож 4-р ангийг төгсгөх байсан. Миний бахархал 40 жилдээ нэг ч хүүхэд удиралгүй бүгдээ дээд дунд ангид нь дэвшүүлэн орж байсан миний бахархал юм аа. 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа миний төгсөлтийн хүүхдүүд бол маш сайхан баяр басгалан багштай төвлөрүүлээ. Энэ их сайхан зохион байгуулалтыг гоё сайхан хүлээн авалт боллоо. Энэ 65 жилийн сургууль одоо Мандан Бадрахын анхны үлгэр жишээ анги боллоо. Энэ хамт олондоо энэ ангийнхаа хамт олонд цааш нь аж жаргал сайхан дардам сайхан замыг хийж аж жаргалтай амьдраарай гэж хэлж байна. 20 жил дээр гэж 10 чулуудаас төрүүллээ. Тэгээ нутагтаа төрсөн байсан чинь сэтгэл санаа бол маш өндөр байна. Нутагтсан үүс ногоорсон сайхан зуршлаг болж байна. Тэгээ ангийнхаа охид өгөөдтэй уулзаад сэтгэл маш их хөдөлж байна. Би бол амар цэцлэхгүйсэн. Хөдөлгөд хүүхдээсэн да. Ажлаас манайхан бол ерөнхийдөө их хөдөлгөөтэй хүүхдээс яг л хэвээрээ байна. Онцлог хүмүүдэд бол хүлээн авалт их гоё боллоо. Манай 10 би ингээ хүлээн авалт их боллоо. Багшныхаа бүгдийн сайхан урьдлаа. Тэгээд их сэтгэл их догтлоо доо. Хаврын яргыг болж нэгэн хүнди дуурсан. Таван намрын авчис болж нэг л модноос хийсэн. Таван жилийн тэнцэшээ хөгжөө. Шинээр сурсан мэдрэмж маш их гоё байна.
Мэдээж одоо 20 жилийн өмнө бол одоо бид нар бүгдээ нэгдүгээр ангид аав ус үзээ явж хахад сайхан байсан. Тэгээд одоо бас өнөөдөр ингээд дахиад ингээд үзээд ангиараа сайхан хөгжилдөөд ингээд байж байгаа. Айгүй сайхан байна. Би одоо ямар ч цахилгагуудж бай үзээгүй. Их даруу хөгд байсан да. Тэг. Өөмөлдгөө янз бүрийн асуудал гаргадгүй. Хичээлдээ яг яс явдаг тийм хөгд байсан. Сэдэрлэг байх уу. Тэгээд одоо намайг ч одоо би ч одоо ангийнхан дотор хамгийн одоо онгор нүдтэй гэдгээр одоо алдартай л да. Тэгэл намайг шин тэгэл одоо бид нар яг нэг дурсамж байдгийг. Одоо манай сургуулийн хойд сургалтын бодлого гэж байдаг. Тэн дээр нэг ангиараа нэг тоглож байгаад манай нэг ангийн охин нэг гинжээ хаяад тэгээд тэрийг бүр ангиараа хайж исэн. Тэгээд тэрийг би ганцаараа олж исэн. Тэгээд нэг тийм дурсамж сэдрээ тэрийг ярьж жоохон хөрөлдөөд тийм дурсамж бас бай. Ер нь бол тэгээд ер нь тийм хайж гээсэн юм дандаа би олдог байхгүй анги дотроо. Тэг хамгийн жижиг нүдтэй нүртлөө. Хിവэрэ байна. Бүгдээрээ яг тэр багын төрх байна. Бүгд гоё байна. За ахын сэтгэл маш өндөр байна. Ах нь 2006 онд одоо энэ сургуулаа шууд төгсөөд намар нь Монголын цагдаагийн байгууллагад орж ажилласан. Тэгээ 19 настай 18 настай одоо Монголын цагдаагийн байгууллагад орж ажиллаж байлаа. Тэгээ 19 жил биеэр ажиллаад тэгээ ах нь өнгөрдөг 12 сард одоо цэргийн байнгын тэтгэврт гарсан. Тэгээд одоо 2006 оны төгсөгчдөө одоо сая бид тэмцээн зохион байгууллаа. Энэ арга хэмжээнүүд маш сайхан болж байна. Сэтгэл маш их өндөр байна. Янзын сайхан байна. Тэгээд одоо төгсөгчдөө за ингээ сайхан баярлаарай. Сайхан зугаалаарай. Тэгээд үе үеийн багш нартайгаа сая уулзлаа. Сэтгэл бас их өндөр байна. Багш нар бас жоохон өвшөрсөн ч гэсэн бас их сайхан байна. Тэгээд одоо төгсөгчдөө хандаж тэгэд бол сайхан баярлаарай л гэж хэлье. Айгүй их тоглож байна. Үнэхээр энэ яг гоё бүгдээрээ гоё хүүхдээрээ яг нэг 10 жил төгсөөд 10 жилийнхаа хонгны хоёрыг анхны хонгны хоёрыг хийж байгаа юм шиг санагдаж байна одоо. Үсгээ сурж байгаараа. Үсгээ сурж байгаа гэрлээ. Үнэхээр гоё байлаа. Тэгээд үнэхээр ингээд ийм сайхан нэг ангийнхандаа 20 жилийн баярын мэнд хүргэе та хэдтэй ингээд би л өөрөө өөрчлөгдсөн юм шиг байна. Бас яг хөвөрөө гэдэг. Баярлалаа. За баярлалаа. Хоолоо өвдсөн. Амар их хөөрөө тэгээд хоолоо бол уучлаар ангийнхандаа бүгдэнд нь 20 жилийн баярын мэнд хүргэе. За ангийнхнаас нь хамгийн их өөрчлөгдсөн хин бэ? Бүгдээрээс нэг ч өөрчлөгдөөгүй яа хിവэрээ. Ханаас зорж ирсэн ангийнхныгаа? Улаанбаатар хотоос бүгдийн өрөөнөөс зорж ирлээ. Хэр удаан энэ 20 жилийн уулзалтыг хүлээ? Би 2 жилийн өмнө бэлтгэж эхэлсэн. Ус харж байгаа. Үсээ өнгөлцөн дээ. Үсээ өнгөлцөн. Энэ үнийг доромжоод байгаа юм уу? За баярлалаа.